Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангана гэдэг юу вэ? Нийслэл Улаанбаатар хотын төгсрөл яаж буурах вэ? За мэдээж энэ чинь олон гарцууд байгаа. Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинжилгээс эхлээд гэхдээ хамгийн чухал нь бол Улаанбаатар хотоос 200 орчим мянган иргэдийг нүүлгэх, цаашлаад орон нутагт очиж ажиллаж амьдрах ийм боломжийг илүү сайжруулах нь туйлын чухал гэж ойлгож болно. За энэ агуулгаараа 10 сарын 4-ний өдөр ерөнхий сайдын захирамжаар Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд аж ахуйн нэгжийг дэмжих ийм цог цараг хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийг байгуулж дэд дарга нар болон аймаг дүүргийн засаг дарга нарыг багтаасан. За ажлын хэсгийн ахлагчаар Батлан хамгааллын дэд сайд Баяр Магна, нарийн бичгийн даргаар засгийн газрын хэрэглэх газрын орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга Зоригтбаатар нар ажиллаж байгаа. За энэ дээр дэд сайд нар бас өөрсдөө хинбэ гэдгийг харуулах ёстой. Аймаг дүүргийн дарга нар ч гэсэн би бас яг энэ дээр маш идэвхтэй оролцох ийм чиглэлийг өгч байна. За энэ үйл ажиллагаанд энэ чиглэлд ямар нэгэн байдлаар бодлогын хувьд эсрэг аль эсвэл үйл ажиллагаанд дутуу оролцож байгаа аймгийн дарга нарт болон дүүргийн удирдлагуудад ерхий сайдын үед би шууд хариуцлага тооцно гэдэг өнөөдөр бас хатуу хэлжээ. Яг тэгэхээр энэ үл өөрөө манай үндэсний аюулгүй байдлын туйлын чухал асуудал болсон. Монгол улс нутаг дэвсгэрийнхаа 0.3% дээр нийт хүн амын 50% амьдарч байна. Эрүүл мэнд, боловсрол гээд олон зүйл дээр ачааллууд маш эрс нэмэгдэж байгаа. Ийм нөхцөл байдлууд бол болж байна гэж ойлгож байна. За энэ агуулгаараа бид нар арга хэмжээ авахгүй явбал 2050 онд 5 сая иргэн Монгол улсад Улаанбаатар хотод 2.8-аас 3 сая иргэн амьдрах ийм нөхцөл байдал руу орж байна гэж бас ойлгож болно. За тийм учраас бид нар нийслэл Улаанбаатарын төвлөрлийг гал унтраах байдлаар биш, харин суурь шалтгааныг олж орон нутгийг хөгжүүлэх замаар энэ байдлыг цогцоор шийдвэрлэх нь бол туйлын чухал юм гэж үзэж байгаа. За 2023 оны төсөвт та бүхэн ажиллаж байгаа бол хэд хэдийн онцлогууд тусгагдж байгаа. За нэгдүгээр хөшгийн хөндийг чиглэсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд тусгагдж байгаа. За мөн орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцчлуулахад ипотекийн зээлийн хүүг 3% болгохоор тусгаж нэг үргэлжлэл 3% зөрүүг улсын төсөвт тусгаж байгаа. За мөн чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах ийм хөтөлбөрийг бас хийх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. За энэ агуулгаараа 2023 оны төсөвт төрийн захиргааны албан хаагчийн цалин 20-с 100% хүртэл үр дүн тулгуурлан нэмэгдүүлэх эрхцүүн орчин эрхчлээс нээгдэж байгаа. Тийм учраас энийг та бүхэн газар дээр нь хэрхэн зохион байгуулж болох вэ гэдэг ийм наривчсан төлөвлөгөөг гаргах ёстой гэж ойлгож байна. За мөн орон нутагт ашигт малтмлын орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж иргэдийн оролцоог хангах эрхцэн орчныг бий болгох ажил эхэлж байгаа гэж ойлгож байна. За гэхдээ өнөөдөр улсын их хурл засгийн газраас төлөвлөж байгаа энэ багц арга хэмжээ орон нутгийн амьдрал бодитоор хэрхэн буугаа гэдэг бол туйлын чухал. Тийм учраас та бүхэн хөрсөн дээр буусан ийм бодлогыг гаргаж ирж тавихад бол туйлын чухал гэж ойлгож болно. Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн хүрээнд дулаан цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийн орлого олж ихэсний дараагийн жилээс эхлэн 3 жил 90%-аар, дараагийн 3 жил 50%-аар татврын хөнгөлт үзүүлнэ гэж байгаа. За энэ мөн яг хөрсөн дээр хэрхэн бууж байгаа вэ гэдэг талаар мөн илүү яг наривчсан ямар зохицуулалт байвал илүү чухал байх вэ гэдэг дээр та бүхэн ажиллана. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр агуулгаа нүүлгсэн, орон нутаг шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн, аж ахуйн нэгжүүдэд татврын дэмжлэг үзүүлнэ гэдэг ийм багц арга хэмжээ орсон байгаа. За энэ арга хэмжээ мөн орон нутагт хэрхэн орох вэ? За дээрэс нь бид нар Fox Group-ийн ярилцлага хийж үтсэн. Бид нүүе. Гэтэл орон нутагт газар өгөхгүй байна гэдэг ийм асуудлууд нэлээд том асуудал болж гарч ирсэн. Тийм учраас 3 сая хүн нэг хүнд ноогдох нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд нэг чигсэж байгаа Монгол улс хөдөө орон нутагт газар олдохгүй байна гэдэг үл энэ бол та бидний арчаагүй байдал гэж ойлгож болно. Тийм учраас энэ асуудал дээр орон нутгад зохицуулт хийх хэрэгтэй. Аль талаа бэлчээр болгохын, аль талаа суурьшлийн бүс болгохын бэ гэдэг энэ асуудал дээр нэлээдгүй их анхаарал хандуулж зайлшгүй ажиллах шаардлагатай. За мянгат малчны шагнал урамчлаас эхлээд концепцийн хувьд өөрчлөх олон зүйлүүд байгааг та бүхэн бас гаргаж ирэх ёстой гэсэн. Нэг өөрөлдвөл тооноос илүү чанар шилжих шаардлага байна уу? Энэ бүх асуудлуудыг гаргаж ирэх ёстой. Ер нь бол бид нар нутаг дэвсгэр дээрээ Монгол хүн аз жаргалтай, тухтай, дэд бүтцтэй
ногоон байгууламжид ойрхон аз жаргалтай амьдрах энэ боломжийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр бүрдүүлэх ажил гэж ойлгож болно. Ингэх хангалттай их боломж байгаа. Монгол улсын нутаг дэвсгэр хин нэгний өмч биш. Энэ бол нийт иргэдийн өмч. Тийм учраас орон нутгийнхан маань энэ дээр одоо нэлээд тийм том зохицуулалт хийх ийм одоо зайлшгүй шаардлагатай гэж бодож байгаа. За ашигт малтмал дээр орон нутаг ашиглуулбал илүү дэмжлэгтэй байдаг ийм л зохицуулалт руу амнаат болон одоо бусад орлогыг чиглүүлэх ийм одоо бодлогыг барина. За энэ маань яг аль хуулийн ямар орчинд ямар заалтаар орж ирэх үү гэдэг дээр манай ажлын хэсэг энэ дээр нэлээдгүй анхаарал хандуулж ажиллах нь бол туйлын чухал. Цаашдаа бидний хувьд одоо ерхий сайдын хувьд очиж ажиллана газар дээр нь засгийн газар очиж ажиллана. За энэ үед орон нутаг бүхэн одоо 3-5 одоо гол ажлаа гаргаж ирэх хэрэгтэй. Тэр нь одоо өнөө маргаашийн гал унтраас асуудал гэхээс илүүтэйгээр тухайн аймаг орлогоо яаж бүрдүүлэх вэ гэдэг тийм л төслийн суурь байх хэрэгтэй. Жишээлбэл орон сууцч болох дэд бүтц. Манай дархан уулчууд энэ дээр бол сайн ажиллаж байгаа. Жишээлбэл Баян Улгийн аймаг асхтын мөнгөний ордыг хөдөлгөх, хоёр хилийн бомбтойгоо холбох замыг тавих. Энэ дээр сайн ажиллаж байгаа. Сүхбаатар аймаг жишээлбэл бичгтийн бомбтыг холбох. Сайн шанда бичгтийн бомбтыг холбох мөн аймгийн төвөөрөө төмөр замын трасс дайруулах. Дорнод аймаг жишээлбэл онгоцныхаа буудлыг өргөдөх. Цаашаа хавиргын бомб болон улхны бомбтыг барих. Зэрэг тухайн аймаг орон нутаг өөрөө бие дааж санхүүжилтөд босгох энэ чиглэлд одоо аймаг орон нутгийн удирдлагууд онцгой анхаарал хандуулж зайлшгүй ажиллах нь бол зүйтэй юм а гэж бас бодож байна. Тийм учраас Дархан уул Дорногоо Өмнөгов Сэлэнг Орхон аймгийн удирдлагуудад засгийн газрын нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. Улс орны хувьд дэвшүүлсэн томоохон бодлогыг хэрэгжүүлж аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөж улсаасаа татаас авахгүйгээр өөрсдөө бие дан амьдарч байгаад бусад аймагуудын хувьд дүгнэлт хийх хэрэгтэй. Бусад аймагуудын хувьд дүгнэлт хийх хэрэгтэй. Аймгийн удирдлагууд энэ дээр том алхам хийх хэрэгтэй. Бусдаас царайчлалтгүй амьдардаг байх хэрэгтэй.